Сайвай цаанда манайха. Үргэлж дэмждэг, бичлэг орохыг хүлээж нойргүй хондог бүх үнэнч үзэгч дэмжигч нартай хайртай шүү. Энэ бичлэгийн комент хэсэгт яатын сувгийн ард ажилдаг багт баярлснаа илэрхийлээ заяа. Окей. Кино бичдэг 2, эдит хийдэг 1, хоол уншдаг 1 гэд. Бид нар чинь дөрүүлээ зүтгэж өнөөдрийн яатаныг бүтээсэн юм шүү заваа амтд минь. Бидээс цаашаа бүр илүү гоё болгоно. Амлж байна. Өсвөр насны охиноо шүтдэг дуучныхын тоглолтыг үзүүлэхээр яваа сайн аав бол киноны гол дүр Купер. Lady Raven гэх дуучин бүр үнэхээр эмэгтэй харж Justin Bieber юм уу хаашаа тэрүүгээр нэг үсэг эзгээ зулгаалгахын зулгааж бүр үндэл аймаар шүтдэг. Охин ч тэдний нэг тулг эген дүрийг нь харуулж санаатай мөрөн дээрээ суулгаал нөгөө дуучин гунхсаар гарч ирнэ. За тэгэл тоглолт руу орох цаг болж очир нас дийлдэхгүй. Энэ дуучин бол үнэхээр л энэ киноны университет бол дийлдэхгүй од. Бадцар дэрмэн гэж бүр буутай тусгаагийнхан баахан цагдаагийнхын энэ төр хамгаалтанд гаргацсан заяа. Охиныг нь Райли гих бөгөөд сургууль дээр нь хаа сайгуул байдаг өөрсдөө хорвоогийн туйлууд гоо үдсгэлэнгийн огт тэнгэрүүд гэд бодсон ямбгансан ярвайсан хэдин юм. Охиныг нь бүүл идэж янз бүрээр гоочилдог. Купер ч охиндоо санаа зовж за тэднийг хай. Харин хоёулаа тоглолтын дээр Lady Raven-тэй зураг даруулаад адаргалыг нь төрүүлж аглууд уулъя. Гэж тайвшруулсан. Тоглолт руу орох дөх тусмал цагдаа нар ихсээд 100 яманд 60 ухна гэдэг шиг хүний нэг цагдаа байгаад байгаа юм уу хайшаа. Байдал нэг л биш байгаа санагдсан Куперч ажиглаастай. Хүний авал болсон хойно санаа зовх нь гарцаагүй. Нөгөө аймаар одын тоглолт ч яг цагтаа эхэлж байгаа юм. Манайд бол баг дуучин төгжирч тагларч явсаар 3 цагийн дараа эхэлдэг үстэй. Купер охиноо эндээ байж гураа. Аав 0 орчоод ирэгээд бяцхан Куперийг шээлэхээр гарна та. Тэгснэ 0 орсноо шээх биш утсаа ухаад нуу замрагтайгаа чадлах гэдэг юм болов гэтэл гүй нэг л биш. Барьцаалсан этгээдээ хяналтын камераар харж шалгах гэж байсан байдаг шүү. За энэ бичлэгийн ихэнд хэлсэн хүний сайн аав мав гэсэн үгээ бүгдийг буцааж авлаа. Сайн аавын дүр тоглож буй гэмт итгэхэд байсан юм шүү энэ ч. За тэгэл гарч нүрээ угааж байтал хажууд нь өмнө алдсан ч юм уу. Ямар ч өчөртэй юм бөө мэд нэг эмгэн харагч марагтаал. Нэг сайн аавдаач биш өөртөө санаа зовсондоо л тэнд байх цагдаа тусгаагийнхныг тоолох нь холгүй сууж байж л дээ. Цагдаа хүчнийхэн ч нэмэгт сайрл. Бараг бүтэн айрм ирчгүй яав энэ доо. Тоглолт ч явдгаараа яваал. Охин бол бөөн баяр хөөртөж аавдвал тэр тоглолт биш. Цагдаа нар л их сонирхолтой байлаа. Тоглолтын завсарлагаагаар охин нь шүтдэг дуушныхаа путулкийг олж авъя гэж зарж байгаа газ дээр нь ирэхэд дууссан. 10 минутын дараа эргээд. Манер цэргэлэнтэй тулдах залуугаас хойш нэг энэ одоо юм баган цагдаа сэргийлэх болоо явчихва. Ямар нэг болох гээд байгаа юм гэх болно. Нөгөө худалдагч нь ч одоо юун сул амтай юм. Манайг нь хэлж болохгүй л гэхдээ чихөө намайг хэлсэн гэж хүдэлвэ. Гэснэ өнөөдрийн тоглолтод тасдагч гих хочтой хүний толгой тасдаг амжигт алуурч ирнэ. Энэ мэдээллийг цагдаагийнхаа авсан байгаа. Тэгээд мэдээллийн дагуу тэрийг барих гэж занг бэлдсэн байгаа юм. Энэ тоглолтч төржигтэй занг. Цагдаа нар орж гарч буй боожгоо төвлгөныг шалгаж алуурчин барьна гэсэн. Тэр гаж устаа тайзны араар л гардаг хүн бол гарах гарцгүй болсон. Гэхдээ энэ ч тайзны ардаар гарч чадахгүй л дээ. Гэж шааддаг юм. Куперийн царайч нэлээд барайгаал. Ер нь бол тэр тасдагч хочид цоврал алуурч нь энэ Купер маань болж таарж байх шиг. Нэлээд эвгүй нөхцөл байдалд орж угаа ойлгосон Купер ч элдв арга саам гарц хайхч онгорхой хаалга хулганы нүх болгон шахуу цагдаагийн хяналт шалгад гарсан байдгийг. Охиндоо тийм ч юм авч өгье, ийм ч юм авч өгье гэж ийш тийшээ дагуулж явангаа цагдаа нарыг ажиглаж мал тооллого биш цагдаа тооллого явуулж байгаа тэр л дээ. Тэгж явахдаа шатны дэргэд хөл дээрээс тогтож чадахгүй зогсоо охиныг шатны урууж шимчгөө түлхэж жин дунгуйдаа доор байх цагдаа нарын анхаарлыг татан зөрж буугаад гараа зайлаад өгьегэтэл тийм ч бас амар биш нь ойлгомжтой. Хотын бүх цагдаа энэ ордонд цоглож буй гэлтэй үүдийг нь бүшиж байлаа. Тэгснэл худлаа хүүшээ миний охины байнга сонсдог дуу явж штэ энэ бүр эргэлж байхаар орцгоё гэд орно. Баригдах нь баараггүй жангаа идэх нь гарцаагүй л болж байна уу да гэж байтал шал онгойгоол тэндээс сэгсээс шүүр шиг толгойтой залуу гарч ир саа гэж гарна да. Куперт бол одоо тэрний сааг нөө алн уу түий чамаа байхгүй. Энэ нүхээр ороод оргон зайлвал ямар вэ гэсэн бодолтой охиноос хүшээ миний охин. Энэ нүх нэг л зөвүүн байгаад байх юм. Ишээ орж өгөөдгийг нарыг. Гэхэд охин. Гэхдээ та ч одоо ямар таг юм бэ? Бид хоёр тийшээ орж болохгүй шүү дээ. Түрүүнээс хойш тэнийг юм яриад байхад та ч яаж чадах юм бэ?
гэж гайхаж өгье. Гэхдээ хинч гайхахаар л байгаа юм л да. Нөгөө нөхөн ч гэсэн тэгээд онгорхой байгаад байна гэж бас юу байх вэ? Буцаад харагдaltaгүй яах вэ? Нөгөө футбол кич аваад ирий гэж худлаа шаага тэндээс гарч арга сам сэлэх санаатай түрүүний худалдагч бондоор бор залуу дээр очин футболка асуудал. Би яг агуулхаас авч ирэх гэж байлаа гэсэн мань хүн ч уухад бас би цуг юм л да. Гэх болно. Агуулх руу орсноо л цагдаа нөгөө алуурчин холсноо. Энтэр гэж жүжиглээл. Утсан дээрээсээ алуулсан хүмүүсийн нэгийг алуурчинд өөрт нь үзүүлээл. Чавас яач мэдвдэг гэсэн. Хайрцаг буулгад нь туслах нэрийдлэр Зэзаны Twix шиг нэвтрэх картыг шаачнаа. Худалдагч залууч бид нар алуурчинг барих ажиллагаанд бүр амар бэлдсэн шүү дээ. Бүр энэ тэн цагдаа нартад харуул хэрэглэх нууц үг хүртэл зааж өгсөн. Гэт хамаг 70 булчир хайгаа тоочоод хэлээд өгнө. Куперч вау, саак юм бэ? Код нь юу гэж? Би мэдж болох уу? Гэхэд нөгөө хүүшээ боллгүй хайд бэ. Жиж одоо ганц нөгчтэй. Манусын тал тэгэхээр асуудал. Гэснэ код нь Хамилтон гэд хэлчихнэ. Тэндээс гараа тэнж явсаар ажилчид л нэвтрэх боломжтой өрөөрөө ортол тусгаагийнхан бөөндөө зогссон. Тэр балааг өнөөдөр л олж барина шүү. Барьсан хүнийг сүйтэй цай цовин гар дайлнаа. За ажилд орцгоё. Тэргээд манерч дундуурн сүлжиж явсаар би нэг кофе уух гэд та нар ч ямар амар өндөр юм бэ? Яасан ч асуулаа юм. Гэс тусгаагийнхан дундуур сүлжиж очоод юу ч болоогүй юм шиг кофе найруулаад зогсчихж байгаа юм. Бас л зээхгүй гараа юм л да. Ер нь цуврал алуурчдын IQ их өндөр сэтгэн бодох чадвар мангар сайн байдаг гэсэн. Одоо тэр нь л энэ юм байл бүт. Нэг тусгаагийн ажилтан ирээд "Өшөө, ээлсэн чихэр байвал жоох өгчөж" гэсэн манер. Энэ парт гэж нэг юм өгнө дүүрэх хэвчээс. За яах вэ? Чи минийхийг ажиглах уу? Гэж хизээж онгойлгож үзээгүй шүгэгээ нээж сахар гаргаж ирж өгч юм тэр. Тэгснээр "Sorry залуусаа, зөрөтэй. Гарах гэсэн ийшээ." Гэснээр буцаж гарахдаа нэг тусгаагийн станцыг нь бас шууж өрхөнө. Тэндээс гараад явж байтал цагдаагийнх нь нэг нөхрийг сэжиглэн махан овоо босгон барьж аваад тэдний босс эмгэн тэрнийг шалга малга гээл сүр бадруулаад авч яваал. Гэтэ мэдээж биш юм чинь тэгээд суллах л байх л да. Буцаж охин дээр ойцсноо хулгайн замаар олж явсан станцаа өөрийн мэтэл чихвчгийн чихэндээ углаад цагдаагийн мэдээллийг радио сонсож байгаа юм шиг л авна. Тэрүүгээр нь сэжигтэй байх магадлалтай этгээдүүдийн шинжийг хэлж байтал бугуй дээр ямар нэг амьтны шивээстэй бас нэг сэжигтний талаар хэлдэг нь мэдээж Майн Купер. За тэгэл байд сууж тогтож чадахгүй дахиж гараал галын дохиол асаад юм ухааны бодо зогсож байтал холбооныхны дарга үүлэн үстэй эмгэн сайн сонсцгоо. Тэр биднийг өөрийг нь хайж гарах гарцгүй болгосныг мэдэж байгаа. Галын дохиол ажиллуулж магадгүй. Ер нь ямар нэгэн уймээ самуу дэгдэхийг оролдох магадлалтай. Хэрв тэгвэл хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг л эхэлж гаргаа шүү. Гэж ястай л хоёр талд шатрын нүүдлүүд хийцгэнтэй. За энэ бүтэхгүй юм байна. Гэж явсаар төргөн хоолны буфет дээр очин төмс шарж байсан 100-ных нь галыг эцэст нь тулгаж хаяад дотор нь шилтэй тос хийж орхисныг нь хөөхи тоогож охин ангааж хар зогсож байгаад нөгөөх нь мэдээж буудаад байх. Түү түлэгдээд бөөн үймэн болж за энэ хооронд харин хормогч олж авч өмсөө дээвэр рүү гарч болохгүй л хоёр хөлөө хугшаагач болон үсрэ гэж байтал тусгаагийн ажилтнууд таарч "Хүчээнд ямар ацаа хийж байгаа юм бэ?" гэсэн манер баг уйлах нь холгүй. Галтгаан тосд гараад найз минь юушгүй түлэгчлээ. Жохо агаар амьсгалт юм уу гээл. Гэтэл нөгөө хоёр тусгаач кодоо хэлэв. Кодыг мэдж байгаа юм чи? Хамилтон гэж хэлснэ. За би ч буцаад орё доо. Гэд явах гэсэн тусгаагийн хоёр танилцуулгын үеэр өгсөн үнэмлэхээ шалгуултаа өгшөө гэж манай хүнийг байдалд хийнэ. Гэхдээ гэмтэрэгтний бурхан тэнгэр нь харж үзээд байгаа мó хайшаа хормогчны халаас нь төрөвч байж. Тэндээс нь рандомор нэг карт гарч ирээд үзүүлтэл нөгөөх нь тэр танилцуулсан карт нь мөн байж таарч энэ. Орохынхоо өмнө зүгээр ч орчихгүй танилцуулга хийгээд байсан буурал толгойтой эмгэгний нэр хэм байлаа гэд асууж масуугаал. Мань ус байсан бол юу ингэж асуух бараг 0 ороод өвдгөө тэврээ салгалаа сууж байгаа үсттэй. Зүгээр мөрөөрөө төмс шараа зогсож байсан хөөхий эмхтэй хохирчдаг шатсан байхгүй. Тэмст байхгүй. Тадлагууд уйлаа зогсож буй хөөхий эмхтэй хажууд өмнө нэг хальт харагдаад өнгөрсөн эмгэн бас харагдаад хий юм хараад байгаа мó эсвэл сүмс хараад ч байгаа мó. Мэдэх. За тэгээ буцаж ороод за яах гэд орчноосоо тасраад тархиа гашлагж байтал охин нь одоо хамгийн гоё хэсэг нь юу вэ гэхээр үзэгчид дундаас азтай нэг охиныг сонгож Леди Рейвентэй цуг тайзан дээр гарч дуулж бүжгэлдэг. Бүр тайзны араас тоглолтыг бүтэн үздэг гэд боддоо. Ихийг сонссон Куперийн тархинд оч харвж байх нь тодорхой.
Тэнд зогсож байсан арын албаны болтой хүн дээр очин тоглож ястаа галзуу шаажинда тэ өгшөө. Бүх дууг дагаж дуулаалах юм. Үнэхээр од юм аа гэсэн нөгөө арын албаны залуу. Өгшөө би яг үнэндээ лейдер Эвний аваг ах нуугаамаа. Ээжийнх нь дүү гэхийг сонссон Купер. Хүүшээ тийм үү? Би охинтойгоо явж байгаа юм л да. Миний охин тэнд байна. Галзуурч өгч байгаа сте. Хөрх юм цусны ор тавтартайгаа тэмцэж дөнгөж ялаад байгаа юм. Хүнд цаг үеийг туулсан та. Зүгээр л бид энд ирсэндээ баяртай байна. Рэвэнд бид хоёрын өмнөөс баярлалаа гэд хэлээд өгөөрэй. Гэж өрөвдүүлэх тактик шааж нөгөө залууш тактикт нь ор бололтой. Та хоёр ямар судал сууж байгаа юм гэж асуув. Тэгэл төдөөдлгүй тэр хоёр дээр ирэн өнөөдрийн тоглолтын мөрөөдлийн охиноор сонгогдлоо гэж хэлэн охинч бөөн шок. Аав нь бол дотроо зайлах шанс гарлаа хэмээн гялаа зөөхөн тодорхой. Тайзрууд өгөхөд өртөл хамгаалтанд гарч байгаа тусгайг ажилтан. Тэрнтэй ярилцах ёстой. Гэсэн чинь дуучны үеэл залуу. Зүгээр бидэнтэй цуг яваа юм. Гэснээ хөөрхийн охин хор тавдраас дөнгөж ирсэн юм аа. Оруулж хөгшөө. Гэж тусгайгийн ажилтнанд шивнэн. Бас л хэмэртэй залуурч байгаа юм л да. Бүх үйлс нь бүтээш ягаа да. Энэ одоо юу вэ гэлэгч. Юутаач тайзны ард ирж нэг алхамч болов ойртож чаднаа. Цаг нь ч болж дуучин тайзан дээрээс мөрөөдөгч охиныг зарлан Рейли охин тайзан дээр гарч мөрөөдлөө биелүүлж байхыг харан алуурчин ч гэсэн охиноороо бахархаад авна. Хамуухаас тач гэсэн охиндоо хайртай л ав. Дарга эмэгнийг нааш төхөж бүг харсан Купер дэрэгдэн агааргүйдэд ухаан балартад зогссон охиныг тэрч авч нээх сайн хүн болж байгаа царайлан арын өрөө рүү аваад ортол. Охин чи зүгээр алив чам жуус авчирч өгье. Энтергээд тэр хавийн хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөж баахан мундаг юм аа энтер гэж магтуулнаа. Үгүй нацаар мундаг байх вдэ ухаан алууч юмстай. Тэгснэ бүр тоглолтыг дуустал тайзны араас үзэх ирэхээр шагнуулдаг юм. Тэгэл тайзны ард юу болж байгааг бүгднийг ажиглаа. Дараагийн төлөвлөгөөгөө бузар тархинда боловсруулж байгаа нь ойлгомжтой. Купер зэбэ хүүхнээс тоглолт дуусахаар бид хоёр арын хаалгаар машин руугаа гарчвал болох болов гэхэд баатар шиг хүндлэгсэн учраас зэбэ хүүхэнч болгүй яах вэ болсон гэх болно. Тоглолч дуусч манай хоёр арын хэсэгт ирж Купер цагдаа нарын станцыг зүүн сонсож байтал дарга эмгэн ордонд байгаа бүх эрэгтэй ажилчдыг дахиж шалгана. Ер нь доороо унждаг юмтай бүх хүмүүсийг шалга. Бид ер нь барихад их ойрхон болсон шүү гэх болно. Зэбэ хүүхэн ч ирж. Ястай их баярлсан шүү. Мундаг аав охин хоёр юм та хоёр. Нэр арын хаалгаар гармаар байна гэсэн биз дээ. Тэнд байгаа цагдаа нарт хальж шалгуулаад болоо. Өнөөдөр жоохон хяналт шалгалт ихтэй байна. Лейди Рэвен болон тэрний ойр дотных нь шалгуулахгүй гарахын гинэ. Угаасаа Купер юугаа шалгуулаад зогсч байх вэ? Төлөвлөгөө бас бүтлгүүдх тийшээ хандаж эндээс юу ч болоогүй мэд гарч явна гэдэг нь туулайгаар үхэр тэрэг хөөхтэй адил бүчгүй зүйл гэдэг нь ойлгомжтой болж байх шиг. Рэвенч мэдээ цагдаа нартай хамтран ажиллаж занга маягаар тоглолт хийж байгаа тул цагдаа нар дээр орон за юу болж байна манайхаа баригдах нь гэхэд дарга эмэгтэй ер нь тон хойрцсон 3000 эрэгтэй энэ тоглолтод ирсэн. Бүгдийг гаргахад нь шалгана. Барьж авах цаг хугацааны асуудал болсон. Гэн шүү. Манер энийг сонсоол зогсож байгаа штэ. Лейди Рэвенч аав охин хоёр дээр иртэл Купер дуучны жихэнд охины минь өвчнийг сонссон л байлгүй. Төрхөө уулзчихв гэж шивнэх нь бас нэг мэрэгэн санаа төрсөн гарцаагүй. Орснол хүн угаардах үедээ юу мэдэрдгийг мэдхүү. Хүчил төрөгчөөс илүүтэй угаарын хийг би энэ улам их хүсч тэгээд хорддоо штэ. Гэснээр биз та чинэж минь гэдэг. Дуучин ч мэл гайхаж гэсэн чинь аюул да. Та нар намайг хайгаад байгаа бол төгөө. Хэрвээ би баригдвал энэ залууг би шууд эндээс такси дуудаж байгаа юм шиг нэг кноп дараад хоп гэд угаартуулаад алж чадна. Тэгэхээр тэрний амийг авармаар байвал нэг тохироо. Чи ховын машинаараа бид хоёрыг эндээс гаргана. Ямар нэг дохио зангаа өгөх гэж оролдвол би шууд тэрнийг алж орхино. Хүний амь аврах уу, намайг барих уу? Одоо тэгэд өөрөө л мэдтэ гэж шахвал. Тоглолт дууссан учраас салдаандаа уншлагтай бүхнийг нэг цагдаагийн ажилтан авч явж нарийн шалгалт хийж байх зур Купер охинтойгоо цог дуучны лимузинд суугаад тэндээс зайлж чадна. Хайхтар дурак. Яаж игэл гарчлаа шүү. Охин өөрхий яваач мэдэхгүй аавдаа ирэхлээр энэ бүхнийг өөрийнх нь төлөө хийгээд байна гэж боддогч ямар ацаараа тийм байх вэ? Купер ч манай хоёрыг булан тойруулаад хайчдөө энэ хүнд машин мань байгаа. Гэхэд дуучин хүүхэнч бас шатар тоглохоор шийдэв. Яах юм би гэрч үргээд гэх болно. Купер болон дуучнаас бусд нь бүгд хаппи байх нь тодорхой. Гэрд нь орж аягны амсар цуухаар болж эхнэр нь цаг баг байсан болохоор олигтой хоол хийж амжсангүй өчигдрийн хоолоо халаачлаа гэсэн дуучинч за зүгээрдээ би угаасаа гүндэг байс тал гэж байна шүү. Купер харин зэхэлзээд л алтан дааж аваа гэсэн харцаар хараастаа. Чи юу л сэтэд байна та? Ямар нэг юм гэр бүлийн хүнд минь хэлэх гэж оролдвол хөөрхий залуу орвоогоо салиодох болно шүү.
За тэгэл бүр сайхан гэртэн тухлаад хоол цай уугаа сууж байтал дуучин Ревен ингэхэд та нар таслагч гэгч алуурчны талаар дуулсан уу? Тэр тэнэгстэй хуурамч байшингуудынхаа нэгт миний тоглолтын тасалбарыг худалдаж авсан нөтийн баримтаа үлдээсэн байсан. Манай алуурчин 30-аас 40 насны цагаан арьстай ээжтэйгээ тааруу харилцаатай байсан гинлээ. Гэж далан болж ирхагийн гэр бүлийнх нь өмнө тоочж байтал Куперч тэсэлгүй босч ирэн чи зөндөө ядраа байлгүй дээ. Энд хэрэгтэй хэрэггүй юм ярьж байхаар харж амарвал яасан юм бэ? Гэхэд дуучин хүүхэн цөөц тэгээ дөө явхаас өмнө төгөлдөр хурд дээр чинь ганц мэндийн цэнхэр хадаг өргөчөд хөдлөе та. Гэт охин Райлиг нь хажуудаа суулган дуулж байх үеэрээ охины утсыг хусчихж байгаа юм. Дуулж дуусснаа. За ганц селфи чи. Гэснээ аавынх нь утсыг шүүрч аваад зургаад дарж гарна. Куперч бүр бөөн тийлт. Ой, утас авч. Аль миний утсыг өгч. Гэтэл дуучин хүүхэн шууд боосч 0 орох гэсэн. Гэт 0-ийн өрөөрөө утсыг аваад орчихно. Куперч цагаан дагарч хаалгыг балбаад гэрийнхэн ч яагаад байгааг нь ойлгохгүй бүгд гайхацгаана. Барьцаалагдсан эртээ холбогдсон за илүү дутуу юм ярих цаг алга байна. Чи наана барьцаалагдсан очихдоо ямар нэг зүйл анзаарсан уу? Би угалсан уудны завсаар тал нь хугараад унчихсан арслангийн хөшөө харсан. Тэр хөшөөнөөс төд удлогөл энд ирсэн. Хаалган цэнхэр байсан гэх болно. Манай хүн чи инстаграмаа гаргаж ирээл шууд лайв шагаал. За тэгэхээр хэдүүлээ нэг залууг аврах хэрэгтэй байна. Энэ хотод амьдардаг тал нь байхгүй арслангийн хөшөөг мэддэг хүн байвал цэнхэр хаалгатай байшингийн зойронд хоригдсон залууг очиж аваарай. Гэхэд хүмүүс ч комент бичин эвдэрхийн арслантай хөшөөг мэднэ гэцгээв. Тэгэд үүдэнд хүлээж буй жолооч тоо. Цагдаа дуудаарай гэж чат үлдээгээд л нойлын үүдэнд явж очиод эхнэрт нь хандаг танай нөхөр бол цуврал алуурч тэр бол тасдагч гэж хэлтэл тэр үгээр нэг төвэж гэрийнхнээ хүчээр дээш нь гаргаж орхиод нойлын хаалгыг төлхүүрдээд Купер ороод ирэх болно. Тэгэл утсаа нэхэж аваад нөгөө хоригдсон азгүй залууг шалгатал аль хэдийн алга болчихсон багтарч өгөх шахсан Купер дуучин машиндаа суулгаад аваад явах гэж байтал дуучин бүсгүйч аргадах гэж нэг хэдэн үг шиддэгч нэгэн шийдсэн үгийн сонслоо юу аа? Тийм үү те. Тэгэхээр үгүйч би одоо эндээс яваад чамайг алах болно. Тэгээд өөрийгөө орооно. Тэгээд энэ бүхэн дуусна. Гэт хөдлөх гэтэл гэрийнх нь бүрэн бүрэлдэхүүнээр урд нь хөндөс зогсоол. Охин уйлал аваа та чи юу хийгээд байгаа юм бэ? Гээл уйлж унжаад. Энэ зурн дуучин Ревен буугаад очно. Купер ч араас нь бууж очоод бүгдийг хүйс тэмтрэх нү гэтэл Райли сургуулийн ч охтуу чамайг дахиж дээрлэхгүй. Эхнэр 2 дахь өдөр сэлэсээр ирэхээр болсон шүү. Цоргын солиг ивэл битгий солиор зөв зүгээр ажиллаж байгаа шүү. Лог миний хүү шинжлэх ухааны хичээлээр хийсэн прожект багштай өгөөрэй. Гэснээ хаалгуудаа хаахтан зэрэгцээд цагдаагийн тусгай алба гэрт нь айлчлан ирнэ. Байшингад бүсэлж аваад гэрлүүн шаагаад орох гэж байхад манай хүн айд сандарч байгаа шинж алга хөрөгч мөрөгч эргүүлсэн шээ хэвнийг явж байх нь тэртэй. Тэгтэл дотогш орсон алба хаагчид энд нэг хонгил байна. Хажуу айлынх нь хашаа руу гарч байна. Тэнд манай ажилтныг нокруулчих гэх болно доо. Нөө хөөрхий. Дөрөв дуучин охины машины жолоонд суусан тусгайгийн ажилтан чинь манай Купер нэлээд явж байгаа л зогсож дуучин охиныг гавлаж аваад цааш хөдлөнө. Тэгэд явж байх цуураа би чамайг тайзан дээр байхад л нэг тийм хэдин хэсэг болгомоор санагдсанаа нуугаад яах вэ? Энтэргэл гажимаа ярьж байх зур дуучин бүсгүй арай ч сунж цонхоо доошлуулж бүтсэн байсан хүмүүсээс тусламж гуйж амжинда. Хүмүүс ч бүчээд машин ч хөдлөх аргагүй болж Купер толгойдоо ээлж төлөвлөгөөгөө бодож байх хооронд дуучин гавнаасаа мултарч машинаас бууж чадна. Цагдаа нар ч яг сайхан цагаа олж ирлээ. Машиныхын дөрөв дугуйг буудаал залуу минь гараа өргөд гарч ир. Гэтэл мань хүн аль хэдийн машинд байсан тоглолтын хувцснаас өмсөд буугаад алга болсон байгаа байхгүй юу? Сүнс өдөр шиг янзын олгаач юм аа. Юутач эвдэрхийн арслантай хөшөөний дэргэд хоригдсон байсан гэрийг суллаж нэгжгээс хүний амийг аварч чадсан манай дуучин. Цагдаагийн дарга эмэгтэй эхнэрт нь бидний саналыг хүлээж аваад эндээс нүвэл яасан юм бэ гэхэд нөхрөө ирж уулзахыг мэдэж байсан юм уу гэлтэй. Үгүй зүгээр дээ гэж шүү. Мэдээж Купер сүнс өдөр шиг учир гэртээ цагдаа нарын дундор ороод ирчихсэн л байгаа юм л да. Нэг том заазур энэ хажуудад тавьчихсан. Би бодлоо л тоо. Яагаад би баригч юу? Тэр тоглолтын дээр өрх тавигдсан юм биш. Магадгүй энд тавигдсан юм биш үү? Чиний санаа байсан юм шүү. Шөндөлөөр гарч яваад эртний идэл энэ төр авч ирээд байхаар араа өрөөр яваад байна гэж бодоод
Чи тагнасан байх нэ. Тийм ээ. Гэж вэ шүү. Эхнэр нь ч тэгсэ гэлээ. Тэгээд эхнэрч зориг орж чиний хувцснаас гал хамгаалагчийн биш эмнэлэгт хэрэгэлдэг цэвэрлэгээний бод сүмэрдэг. Бас чамайг хөршүүдтэй ямар ч шаардлагагүй зүйлсээр огт төгдөрөхгүй залилангийн стаж худлаа ярьж байгааг сонсоод сэжиг төрсөн юм. Гэх болно. Эхнэр нь энэ бүхнээ сэжиг авч нөхрийнхөө нууц байшингуудын нэгт дагаж очин төрөвчнээс нь олсон тоглолт үзэх тасалбарын нөөтийн баримтын хэсгээс нь байшинд урж үлдээгээд цагдаа нөхрөө тасдагч байж магадгүй гэж хэлсэн байгаа юм. Ер нь бол маш эр зэрэг гарган алуурчин бол алуурчин хэрэг биш байвал биш гэдгийг мэдэж санаагаа амраах гэсэн үйлдэл байгаа юм л та. Куперч өөрийг нь барьж өгсөн эхнэрээ маш их үзэн ядаж алхахаар завдтал эхнэр нь ядаж Райли зориулж хийсэн бялууга хувааж идээд үхий. Сууч бай. Гэд 2-5 гинт хувааж хийгээл идэж байснаа. Купер би чамд маш их уур минь хүрч байна. Яагаад гэвэл би хүүхдүүдэд дахиж харж чадхааргүй болчихлоо. Чамаас болж. Би тэднийг хэрхэн өсч томорч буйг харж чадахгүй. Надад тэгж бодох бүрд хэцүү болж байна. Тэгж байснаа удчихсан торт байсан юм яасан би нэвгүүрхэл яв гэтэл нөхрийнхөө цүнхнээс мансууруулах бод золоод тортон дээр нь сайхан цацаад хайцсан эргэлт. За тэгэл заазуура шүүрч аваад босч ирээд алах гэтэл ууртай байгааг чинь харах сайхан байна хөө минь гэсэн чимээ сонсогдож тэр нөгөө үе харагдаад байсан хий үзэгдэл шиг зүйл буюу ээж нь л дээ. Купер багасаал буслаас өөр нэг л хэвийн бус хүүхэд байсан бөгөөд ээж нь ч нэлээд загиндаг хүчирхийлдэг байснаас сэтгэл мэдрэлийн өвчтөе балаа өстө болоод өссөн байгаа юм. Хий үзэгдэл ээж нь ч бүх зүйл дуусч байгаад баяртай байна үр минь ичээдээ ир гэд мань хүн урагшилж байтал цагдаа нар тогоор зохиулаад зүгээр ч унаад өгчихгүй нэг цагдаагийнх нь нүдийг ухаа шаачна. Гэхдээ мэдээж ямар ч тэнхээтэй хэдэн талаас нь тогоор зохиулахад унжил таарна штэ. Энэ удаагийнх ч мөн адил занг байсан бөгөөд хэдэн ч удаа занг тавьж өгч барьж аваад байгаа юм. Мэдхгүй. Тоогоо алдсан заяа. За ингээд бүх зүйл дуусч Куперч баригдлаа. Охиныхоо онхолцсон дугуйг босгож тавьчихаар л охинтойгоо сүүлийн удаа тэрвэрлдэж аваад Поргоны ард ажигдаад амар сайхандаа жаргаж байгаа юм та. Ош байж та. Арай дуусах юм шүү. Амарста охиныхоо дугуйг босгож тавихтаа дугуйных нь обууднаас нэг төмрийг усчихсан. Гаваа тайснаа Жокер шиг инегээд жинхнээсээ кино манд дуусч байгаа юм. Яа. Ёстаныг баригдчихгүй айкон энэ тулцсан гүлэг юм да. Яа. За нөхдөө. Тэгээд өнөөдрийн кино хэр шахаас хамаарч оноос өмнө хэдэн бичлэг оруулахаа шийдэх тул дардгаа дараад сүсгэлээл байцгааж өгөөрэй. Мэдв. Түр баяр та. За. That Cooper! Oh!